Маргааш улс орон даяар хэсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байна. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад бид Ховд аймгийн боловсролын газрын дарга Алтан тунгалагтай уулзаж цаг үеийн мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгэхээр хэсэлтийн ерөнхий шалгалтанд энэ жил Ховд аймгаас нийт хичнээн хүүхэд хамрагдах бай. Маргааш хэсэлтийн ерөнхий шалгалт ямар хичээлээр эхлэх вэ? За тэгэхээр 2025-аас 26 оны хэсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхлэх гэж байна. Тэгэхээр зэрэг энэ хичээлийн жилд бол Ховд аймгийн 1266 хүүхэд. За өмнөх оны төгсөгчтэйгээ нийлээд нэг 1557 хүүхэд 3665 шалгалт өгөхөөр одоо бүртгэлтэй хамрагдаж ингэж одоо бэлтгэл ажил хангагдсан байна. Тэгэхээр 25-наас 6 дугаар сарын 25-наас 28-ны хооронд эсэлтийн шалгалт үргэлжилнэ. Маргааш түүх англи хэл гэсэн хичээлээр эхтэнэ. За Улаанбаатарын цагаар бол 10 цаг гэж байгаа. Энэ нь бол Ховд аймгийн цагаар 9 цагаас эхэлнэ. Гэхдээ манаас шалгуулагч хүүхдүүд өглөө 7 цагт 2 дугаар сургууль дээр бэлэн ирсэн байх ёстой. Шалгуулагч хүүхдүүд маань эрэхтэй иргэний үнэлэхтэй бүртгэлийн дугаартаа, суудлын хуваарьтаа за тэгээд бүрэн дунд боловсруулалтынхаа гэрчлэгийг аваад ингээд ерөөсөө 4 бичиг баримттай ирэх ёстой. За энэ 4 бичиг баримтаа тунгалаг хавцанд хийгээд одоо шалгагч багшид, хянагч багшид харагдахаар ийм хавцанд хийгээд өглөө авчирна. Ер нь бол одоо бид нар маш олон хүүхдийг ингэж нэг бүрслэн ингэж одоо шалгаж оруулдаг учраас өглөө 2 цагийн өмнө бол ирсэн байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. Түүнээс гадна одоо утас болон өөр одоо янз бүрийн одоо тархинд төхөөрөмж юм уу цахилгаан хэрэгсэл авчрах байхыг одоо шаардж байгаа. Тэгэхээр зэрэг хэрвээ авчирсан тохиолдолд гадаа одоо үүдэн дээр байгаа эцэг их багш нартаа бас ингээд үлдээгээд дотгошоо орох ёстой шүү гэдгийг анхааруулж хэлье. Түүнээс гадна эцэг эхчүүдийн анхааралд хэлэхэд бол маргааш бас одоо эсэлтийн шалгалт эхэлж байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд бас хараа хяналтаа сайжруулж бас хариуцлагатай байж өнөөдөр бас хүүхдүүдээ одоо сэтгэл зүгээр нь засаж бэлдэх хоол ундын тохируулах, хувц сүнрийн тохируулах гэд ийм зүйл дээр бас эцэг эхчүүд анхаарч ингэж өгөөрөө маргааш өглөө одоо түүхийн хичээлээр шалгалт өгөхөөр сонгогдсон хүүхдүүдээ бас одоо эрт босгож хоол ундын тохируулж ингэж явуулаарай гэдгийг бас эцэг эхчүүдэд анхааруулж бас хэлмээр байна. Хичнээн одоо сургуулиуд дээр зохион байгуулах бай. Та бүхний бэлтгэл ажил ер нь хэрхэн хангагдсан бэ? Эсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулах комисс дээр нь хичнээн боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс хамрагдаж оролцож байгаа. За тэгэхээр Ховд аймгийн хэмжээнд бол 2 дугаар сургууль дээр эсэлтийн шалгалт явагдана. Ганцхан сургууль дээр төвлөрж явагдана. За 64 хянагч багш ажиллаж байна. За үүнд бол СΟБ-ийн одоо манай ABC тэгээд одоо боловсролын газраас гих 6 мэргэжилтэн гээд тэгээд одоо үнэлгээний төвийн манай ЕШ хариуцсан итгэмжлэгдсэн одоо мэргэжилтэн баттсан ерөнхийд нь хариуцсан. За Улаанбаатар хотоос боловсролын үнэлгээний төвөөс 2 одоо комисс ирж ажиллахаар байгаа. Тэгээд ер нь бол нийтдээ Ховд аймгийн 64 хянагч багш одоо ер нь энэ ЕШ-ийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулалтаар ингээд бэлтгэл ажил хангагдсан байгаа. За одоо нөгөө Ховд аймагт одоо нөгөө шүлхийн өвчин гарсантай холбоотойгоор 3 сумаас нийлээд 105 хүүхэд оролцож байна. Тэгэхээр зэрэг энэ хүүхдүүд бол албан ёсоор зохион байгуулалтаар нэг автобусаар ингээд нэгдсэн байдлаар авчирж байгаа. Энэ хичээлийн жилд тусгай хэрэгцээт хүүхэд эсэлтийн шалгалт өгөөргүй байгаа. Хэрвээ тийм тохиолдол бол бид 3 сард одоо үнэлгээний төвд мэдээлэл явуулдаг байгаа. Тэгээд тэр хүүхд тохирсон орчин засдаг байгаа. Тэгэхээр энэ жил бол тийм хүүхд байхгүй байна. Энэ жилийн одоо хүүхдүүдийн байдлаас бүртгэлээс харахад бол эсэлтийн шалгалт хуучин журмаараа хэвэн явагдах ийм нөхцөл байдлыг хангаад ингээд ажиллаж байна. Эсэлтийн ерөнхий шалгалтанд орж байгаа хүүхдүүдийн та сая хэлжсэн бичиг баримттай мэдээж бэлэн авчирхээс эхлээд гээд. Тэгэхээр энэ жилийн тухайд яг онцлог бас шинээр одоо нэвтрүүлж байгаа үйл ажиллагаа бол байхгүй байгаа юм байна гэж ойлгосон. Түүнээс гадна одоо дотор ороод харандаа цааснаас эхлээд хэрэглэгдэхүүнүүд байдаг шүү дээ. Тэгэхээр бас энэ тал дээр яг юун дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг хүүхдүүд тосон бал болвол өөртөө бол тосон баал энэ төр бол авч орохгүй. Цаанаас нь нөгөө зориултын харандаа өгдөг, бод харандаа өгдөг. Янз янзын харандаа авч ордог учраас баал авч ордог учраас нөгөө материал уншдаг машин маань бас
одоо уншихгүй байх тохиолдол ээж хүүхд тохирох магадaltaй. Тэгэхээр зэрэг цаанаас нь бол тэр одоо будах харан тагнал бэлтэж өгдөг. Их сургуулиудын ер нь хуваарууд ирдэг юм уу? Нийт төчний хуваар гэсэн багцаас нь тоо ирдэг үү? За тэгэхээр зэрэг ер нь бол одоо энэ нэлтийн шалгалт өгж байгаа хүүхдүүд яах вэ гэхээр зэрэг ер нь бол нэг 2-оос ингээд 3 сургуульд одоо ингээд өгнө гэд ингээд өөртөө тооцсон байгаа. За тэгээ эцсийн шалгалтынхаа дүнгээс харж агаад одоо тухайн сургуульд сонгосон сургуулийнх нь босго оноо давсан тохиолдолд хүүхэд өөрөө сонголтоо хийж за би энэ сургуулийг сонгоё гэдэг ийм сонголтоо хийдэг. Сургуулиуд бол ихтэй сургуулиуд бол өөрсдөө юугаа өгдөг. Цахимаар ер нь бүртгэлээ явуулдаг. Тэгээд нөгөө хүүхдүүд одоо босго оноогийн даваад болцлыг хангасан тохиолдолд цахимаар материалаа явуулаад ерөөсөө цахим бүртгэл хийдэг. Ийм журмаар явдаг байгаа. За юуны хувьд шалгалтын хувьд бол шууд нөгөө одоо тухайн хүүхэд 20 оноо ч юм уу 30 оноо ч юм уу тийм ээ жишээлбэл математикийн хичээл дээр 30 оноо авлаа гэдэг нь бол тэр дороо гарчдаг. Хэмжээст оноо нь 24 цагийн дараа гардаг. Тэгэхээр зэрэг хэмжээст оноо гэдэг нь юу хэлээд байгаа юм гэхээр зэрэг хэмжээст оноо бол хүүхэд 30 оноо авсан чинь 700 байна уу тийм 800 оноо байна уу гэдэг нь одоо 24 цагийн дараа тодорхойлох нь шүү дээ. Тэгэхээр зэрэг суралцагчид болоо, шалгуулагчид болоо, багш нар болол хүүхдийнхээ одоо хэмжээст оноог 24 цагийн дараа мэдэх боломжтой. Энэ нь бүх усын хэмжээний хүүхдүүдийн оноог харьцуулж гардаг ийм хэмжээст оноо байгаа. Тэгэхээр зэрэг тухайн хүүхэд бол одоо тухайн ихтэй сургуультай бүртгүүлээд, цахимаар бүртгүүлээд, цахимаар материалаа явуулаад ингээд явдаг. Ийм одоо системд шилжиж чинь сүүлийн одоо 4 жил ингээд систем шилжиж явж байгаа. За тэгээд одоо эсэлтийн ерөнхий шалгалт маань одоо маргааш эхлэж байна. Тэгэхээр зэрэг энэ бол зөвхөн 12 дугаар ангийн одоо амжилтын асуудал биш. Тухайн хүүхэд 1-ээс 12 жил юу сурч мэдсэн бэ? Юу чаддаг болсон юм бэ? Юу мэддэг болсон юм бэ гэдгээ бол ээж аав одоо найз нөхөд багш нартай сургуульдаа цаашлаад их орондоо харуулах ийм одоо хариуцлагатай үе ирж байна. Тэгэхээр зэрэг Ховд аймгийн одоо 25-26 оны эсэлтийн шалгалтыг өгөх 2557 шалгуулагч хүүхдүүдтэй бүгдэнд нь амжилт хүсье. Энэ бол одоо та бүхэн одоо хүссэн одоо мэрэгчлэрээ сонгосон сургуулаа аваад одоо Ховд аймгийнхаа төдийгүй улс орныхоо нэрийг өндөрт өргөсөн одоо иргэн болж одоо ирж Ховд аймгаа улсаа хөгжүүлнэ гэдэгт бол багш сургууль хүмүүжүүлэгч бид нар бол итгэлтэй байна. Ингээд бүх одоо шавнартай амжилт хүсье.